Манай улсын өнцөг булан бүрээс ирсэн 90 гаруй сурагч 13 дугаар зууны их хуралдаан зарчмаар хуралдаж байна. За тэд байгаль орчны асуудлаар саналаа хэлэлцүүлж байлаа. Зарим эрдэмтэд их хуралдааг өнөөгийн парламентын анхны хэлбэр байсан гэж үздэг юм а. За энэний цаашдаа сурагчдын улс төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдний оролцоог нэмэгдүүлэх ихний алхам гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Хүүхдүүд их хуралдаан зарчмаар тогтоолын төслүүдээр саналаа хэлэлцэж байна. Тэд малын хөлийн татвар болон өөрийн нутагт энэ төсөл тохирох хэсэг талаар байр сууриа илэрхийлж байна. Манай аймагт боломжтой асуудал гэх юм бол хог дахин боловсруулах гэх дэлхийн нийтийн яг энэ асуудлууд дэвээрээ байгаа. Тэгээд тэдний шийдэхийн тулд тэгээд дараа үедээ бид нар ийм асуудлууд байгаа шүү гэдгийг таниулахын тулд дээрээс нэмээд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд энэ дээр тийм хуралдаа дээр ирсэн шийдлүүдээ буцаад аймагт хэрэгжүүлэхийн тулд энд ирсэн байгаа. Мал аж ахуйга тоогийн цөлийг чанарын нэгсгий. Гаднаа сайн чанарын сүү, махны чиглэлийн мал амьтдыг ихээр оруулъя. Гэхдээ нэг Монгол удмын сангаа бас хамгаалж үлдэх нь 100 хониноос авдаг байсан ашиг шим 100 хонь ямаанаас авдаг ашиг шимээ 20 хониноос 20 ямаанаас авдаг болёо. Малын хөлийн алдан татвараа нэмэгдүүлэх гэсэн санаа гаргасан байгаа. Уул уурхай ихтэй аймгийн хувьд уул уурхай хорт байдлын ялгаруулалтын хэмжээ бол нийт дөрөв тулгамдаад байгаа асуудлын маань нэг байгаа. Тийм хуралдаад ирснээр бид нар өнөөдөр дөрвөн асуудлын өрөөнд ер нь шийдлээ танилцуулаад тогтоолын төслүүдийг тус тусдаа гаргалаа. Манай аймаг 21 онд цэцгэлжилтийн судалгаанд оролцсон чинь манай аймгийн 98% цэцгэлжсэн байгаа гэсэн судалгаа гарсан мэлээ л дээ. Тэгээ тэрийг сонсчоод тухайд амар ер нь болохгүй болсон байгааг нь ойлгоод цэцгэлжилтийн дааз хэтэрсэн байгааг нь ерөнхийдөө бол арт иргэдтэй одоо малчиндаа мэдлэг түгээх тийм арга замаар багасгаж болно гэж тооцсон. Сурагчид ингэж практик дээр ажиллах нь ирээдүйд улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд өөрсдийнх нь оролцоо ямар чухал болохыг мэдэх давуу талтай юм. Янз бүрийн асуудал гарахаар одоо илүү асуудлаа гомдолдог биш шийдлийг гаргах тийм залуучууд иргэд байгаасаа гэдэг тийм зорилготой явуулж байгаа. Өсвөр үеийнхний хувьд бол мэдлэг мэдээлэл бол маш сайн байна гэж бол дүгнэж байна. Оюутан залуучуудаас бол нэг тутахааргүй байна. За шалтгаан нь гэвэл маш сайн судалгаа хийсэн байна. 13 дугаар зууны их хуралдаагаар хэлэлцдэг байсан асуудлыг орчин цагтаа уялдуулан байгаль орчны асуудал болгон өөрчилж сурагчид ярилцлаа. Цаанаас өгсөн тогтоолын төслийн дагуу өөрийн нутагт энэхүү төсөл хэрэгжүүл ач холбогдол нь ямар ах өөрийнх нь нутагт тохирох хэсэг талаар сурагчид саналаа хэлж өөр өнцөг шин санаа гарч байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Өөрөөр хэлбэл бүх аймгийг төлөөлсөн хүүхэд байгаа нь тогтоолын төслийг улс орны өнцөг булан бүрт амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.